За галын тахилганы талаар ярих гэж байна л да. Одоо энэ хүмүүс маш гадаад амьдарч байна. Гадаад амьдарч байгаа гэсэн тэр хүмүүс өөрийн гэсэн өргөө гэр гэдэг юм уу гал боломжтой хүний нутагт одоо бий болгоод явж байгаа. Тэгэхээр гал голомт гэдэг зүйлийн утга учир нь бол хамгийн гол нь гэртээ галтай одоо тодорхой хэмжээний шүтэнтэй байх хэрэгтэй галтай. Тэгээд яагаад тэгж байгаа вэ гэхээр гал өөрөө монголчууд ерөөсөө гал голомт тулгам нартай холбоотой байдаг гэсэн. Тэгээд төлж байгаа гал нь тулгам төлж байгаа гал нь ч бай, зуухан төлж байгаа гал нь ч бай цаагаараа нарны галтай, нарны галын хүчтэй холбогдож тухайн гэрийг тэгээд галын нарны хүч мэд ингэж төөнд дулаас сууж билээсгэж явхаас гадна бэлэг талдаа бас маш чухал ач холбогдолтой. Ер нь бол галын толгоны галаар дамжиж тухайн айлд юу гэдэг вэ гэхээр маш их одоо ол зомог, гişиг буян, ажлын үр дүн, амжилт, бүтээл, сэтгэл өөдрөг, эерэг байх, гэр бүлийн хүмүүс нь өвчин зовлонгүй байх гэх мэтлээ энэ зүйлийг угаасаа гал бүрдүүлж гэдэг юм хамгаалж авдаг гэдэг утгаараа монголчууд галыг шүтэж ирсэн гал голомтоо тахилаад галаа тахих гэдэг ойлголтыг бүр заншил болгоод төвшүүлээд ирчихсэн байдаг. Тэгэхээр гадаад байгаа хүмүүс ч ялгаагүй энэ заншлыг бас өөр дээрээ бас хэрэгжүүлээд явах боломжтой байдаг. Хүмүүс тэгдэлтэй яг түрээсийн байранд байгаа болохоор гал одоо бадраах боломжгүй байна ч гэдэг юм уу те. Тэгж боддог. Бас тийм биш. Эсвэл хүний нутагт очиод нэг гал одоо гэр бүлтэй болоод гал голомттой өрхөө гэртэй болсон юм чинь тэгээд өвдөөцийнхаа гэдэг мэцэг үүдийнхээ аав ээжийнхаа гэрээс гал тасалж аваагүй болохоор энэ гэсэн тийм ойлголтууд ярьж идэг. Тэгсэн ч гэсэн тэр бол гал тахихгүй байх нь зөв гэсэн санаа бол биш. Гал тахилгын мөн чанар нь тухайн одоо айл нэг шиг буян ол зомог гэдэг ингээд ярьсан ш. Тэгэхээр тийм зүйл нэгэнтэй л дагуулж ирдэг гэдэг утгаараа гал өөрөө цаана бэлэгдэлнэ. Арган цагаан буян гэдэг зүйлтэй холбоотой гэдэг утгаараа ер нь ямар ч тохиолдолд түрээсийн байр байна уу, өөрийн байр байна уу гал тагчлах хэрэгтэй. Өөрийн байртаа босох хэрнээ өөрийн одоо байрандаа зориулаад ямар нэгэн заавал байрандаа гал төлөх биш тийм үү? Гадаа бас тэрийг хийжээ тулгаа авч явж гадаа хийжээ гэдэг юм эсвэл ямар нэгэн байдлаар бэлгэлийн чанартай гурван чулуун дээр гал бадраачаа тэндээс өмнөс аваад энэ явах нь адилхан тэр өргөө гэртээ гал голомтой галын талхаг хийлгэж байгаатай адилхан байдаг. Тийм учраас гадаад амьдарч байгаа хүмүүс ялангуяа галын талхаг заашгүй хийлгэж ийлгсэн. За би нэг юм тайлбарлая. Голомтын гэдэг чинь нэг ихний нөхөр амьдарч байгаа тийм. Тэгэхээр голомтын гал цэвтгэр яадаг вэ? Голомтын галгүй байхаар ямар байдаг вэ? Голомтын галтай байхаар ямар байдаг гэдэг ялгааг хэлье л да. За жишээлбэл голомтын галаа огт тахиж үзээгүй айл бол угаасаа нөгөө гэрт нь ямар нэгэн тийм нарны гэдэг юм уу гал дамжиж ирж байгаа тэр 10 цагаан буян дуудаж байгаа, ол замаг дуудаж байгаа, ажил төрөл бүтээл тэрийг далж дуудаж байгаа тийм зүйл байхгүй болохоор тэр айлын хувьд нэгдүгээр галгүй гэдэг утгаараа нартай холбогдоогүй гэдэг утгаараа уур амьсгал нь тийм зэврүүндөө хүйтэндөө тийм аяд тух муутай хүмүүс нь хоорондоо халуун дулаан харьцаа багтай тийм эви муутай тийм уур амьсгал угаасаа нойлно. Тэр нь тийм зүйл нойлдохгүй байхын тулд бас монголчууд тийм галаа тахиж гэртээ тийм тагсан галынхаа үнсийг эсвэл тагсан галынхаа тулгыг эсвэл тагсан галынхаа галын хайчигч гэдэг юм уу бэлэгдэж байдаг байсан. За цаана дахиад тэгвэл ингээ гал голомтоо тахдаг байчаад нэг удаа тахиулчих тахилга хийлгчихжээ гэж бодъё. Тэгээд тахилга нэг удаа хийлгэсэн юм чинь хүмүүс бараг 5 жил 10 жил эсвэл одоо тэгээ яваад идэг л та. Тэгэхээр гал голомт цэвтнэ гэдэг ойлголт байдаг. Жишээлбэл гал голомт яг гэртээ хэрүүл хийгээд болохоор гэрийн гал голомт цэвтлээ.
нөгөө үнсэн сэвддэг ч юм уу те толгоон сэвддэг ч юм уу гэдэг. Тэглээ гэхэд юу болдгоо гэхээр тухайн гэрт байгаа хүмүүс мэдээс сэвтэй юм чинь тэр гэр оронд ямар нэгэн сөрөг таагүй үйл явдлууд болоод байна. Хувь хүмүүсийнхээ хувьд ямар үйл явдал болох вэ гэхээр одоо жишээлбэл хэрүүлийн улбаатай галаа сэвтээчлээ гэж бодох юм бол тэр айлын хүүхдэн ч юм уу ер нь яг гидсэн мушгах баазлах ч гэдэг юм уу тийм зүйл тохиолдно. Яхахгүй өргөө гэрээсээ одоо хайхрамжгүй улмаас гэдэг юм хянамжгүй байсны улмаас маш нандин зүйлээ өргөө гэрээсээ гэр орноосоо алдчихлаа ч гэдэг юм уу те гарцтай байлаа гэж бодох юм бол нөгөө гарцын үдэ давлал дараагийн юм гараад байх. Дээрэс нь яг уу гэхэлэр хүмүүсийн хувьд бол өөрт цоройных нь дээдэсгэн ингээд цанхааж өгдөг. Гэсэн одоо хотоод цоройных нь дээгүр цанхаагаа баазлаа дүүрэнгтэй гэх юм тиймэрхүү төрлийн өвчин бас тохиогоод байх магадaltaй байдаг. Мөн цэс өтгөрөх ойлголтууд гарч ирдэг. Гэрийн гал сэвтгэхэр шүү. За тэгэнгүүт ямар нэгэн байдлаар одоо гэрийн гал за атааж өтөөний улмаас гэж бодъё л доо. Сэвтлээ гэж бодъё. Тэгэх юм бол яадаг вэ гэхээр тухайн айлаас нэг зүйлийн гар салхаа болчихно. Яг түрүүн шиг гар салхаа болчихно. Санаандгүй байж байгаа л нэг юм нэвдрээл нэг юм одоо нэг за пледэг байлгаад пледэг шдаар зургт байлгаад зургт нэвдрээж юм нэг тиймэрхүү гарц гараад идэг. Иймэрхүү байдлууд зүйлүүд бий болчдөг. Тийм учраас монголчууд энэ зүйлийг мэддэг байсан гэдэг утгаараа нөгөө гарцын үүдийг хаах, өвчин зовлонгийн үүдийг хаах те хагарал эвдэрлийн үүдийг хаах гэдэг зорилгоор галыг ихтгэв заавал тагтдаг байсан юм. За голомт өргөө гэрийн голомтын гал амьтай байхаараа за нэг удаа тахилах хийдэгчжээ тэр нь амьтай бэ гэж бод. Амьтай яг хүчтэй нүг хамгаалтынхаа хүчтэй байна. Одоо галын хүч гэдэг юм эрчимтэй холбоотой бай гэж бодох юм бол юу яадаг. Нэгдүгээрт амь нас их бат байна. Хүмүүсийн яагаад гэвэл тэр гал нь ойлгоотой холбоотой. Тэгэхээр амь насанд халттай зүйл тохиолдохгүй болсон ч гэсэн тэрний холгор өнгөрөх жишээтэй эсвэл мөн тэрийг гадаад тэр өргөө гэрт амьдарч байгаа хүмүүс тийм сэргэлэн цаваа өөдрөг гэрэлгээтэй мөргөдөлтэй гэдэг юм. Тэгээд тэр зүйлийнхаа төлөө хамтраад бүтээ гэсэн урам зоригтой. Тиймэрхүү байдал нэгдэг. Голомтын галыг хар мууын мэзэгнэ гэж бас байна. Тэр нь яг гэхлээр гэр орондоо зодон зохио хийгээд байгаа. Эсвэл гэр орондоо үргэлжилсэн хэрүүл тэмцэлтэй амьдрах тохиолдолд өргөө голомтын гал сэвддэг. Түүнээс болоод мэдээж маш их тийм салах, эндэх, осолдох, хүчтэй одоо хурц өрөвсөлд өвчин тусах ч гэдэг юм. Жишээлбэл цанх татах, гэдэс зангирах, хотоо шархлах гэдэг яг иймэрхүү зүйлүүд дагалдж явдаг. Тийм учраас гадаад байгаа хүмүүс яг л адилхан Монголдо байгаа юм шиг галын тахилга хийх ёстой. Энэ одоо хийх заншилтай тийм жаягтай болчвол их сайн. Нэгэнтэй л адилхан л үр хөвгтэй амьдарч байна. Адилхан л ор замгийнхантай явж байна. Адилхан л юу яаж байна. Эрдэм ном сурах гад явж байна. Адилхан л ажил карьер хөөгөөд явж байна. Адилхан хүний газар амьдарч байхдаа бас нэг сэтгэл амар ая тухтай амьдрах хүсэлтэй байгаа гэдэг утгаараа галын тахилга хийх болох сайн. Тэгээ хүмүүс бас нэг ингэж ойлгоод идэг. Сангийн боврт сангийн бовр одоо ингээд боврт арцхан гүйцэтгэдэг болохоор гэх. Арцхан гүйцүүлнэ гэдэг чинь зөвхөн эрчмийг ариусгах гэсэн ойлголт. Гал боломжтой гал бадраан гал тахин гэдэг нь болохоор шал өөр нарны галтай буюу нарны амин хүчтэй тэр гэрэл туяа цацрагтай галаа холдно. Тэгээд тэр гал нь үргэлж одоо нарныхаа илч гэрлийг өөртөө шингээж татаж тэндээсээ буцаагаад гэрлээ түгэн гэдэг ийм ойлголт хоёр тустай байхгүй.
Тийм учраас за тэгээ бас зарим хүмүүс ингэж ойлгодог байхгүй. Өө манайх нодлон галаа тахиулсан 3 жилийн өмнө тахиулсан гэдэг. Гэтэл тэр 3 жилийн хугацаанд магадгүй 1 жилийн хугацаанд тухайн айл за одоо өвчин зовлон нүрлээд байжээ, сэдв хэл ам жаахан гараад байжээ. Ямар нэгэн байдлаар гарсан байна, зөрчил үүссэн байна гэж байгаа тохиолдлуудад бол бас галаа дахиад буцаад нөгөө түрүүний ярьсан миний галын сэв гэдэг юм аа үргэлгээд галаа хүчтэй амьлуулад батбөх байлгаад явбал нөгөө түрүүний ярьснаар гал юудууд дулар ол зомог амжилт бүтээл ЭВ хайр хүндлэл ийм 10 цагаан буян дууддаг. Бата дахиулж явах нэг зүтэл гэж хэлээд. За тэгээд галын тахилгыг бол хийж өгөх боломжтой. Энийг бол хийхэд тийм цаана ямар зорилгоор гал тахиж байгаа мэд чинь галын ач холбогдол мэд чинь дээрээс нь галыг тахиж өгөөд тухайн айлын хүмүүс нэрээ тахилга болсон уу гэдгийг тахилга үтэнтэй болсон уу, нарны галтай холбогдсон уу, эдээ 10 цагаан буйныг дуудах чадaltaй болсон уу, энэ би эрүүл мэндийг хамгаалах тэнхэлтэй болсон уу гэдгийг өөрсдөө мэдрүүлээд савчдаг л да. Багш одоо нэг ямар тохиолдолд галын эрхтэй хүмүүсээр галаа тахиулдаг вэ? Өрхийн одоо удмын голомтын галын тахилгыг тухайн өрхийн тэргүүн өөрсдөө хийчих болох уу? Ямар тохиолдолд одоо бусад эрхтэй галын эрхтэй хүмүүсээр галаа тахиулах уу? Галын тахилга гэдэг зүйлийг бол анх хийхдээ одоо галчуур нарны галтай гэдэг нарны галын амьтай холбоотой. Тэгэхээр тэр нарны галын амьтай холбогдох эрх авсан хүмүүс одоо галын тэм тахилгыг илүү хийх чадвартай. Нэг удаа хийгээд галыг амьлуулсан бол тухайн айлын эр нөхөр тэр тахилгыг хийгээ явуучих боломжтой л доо. Гэхдээ галын тахилга хийх гэдэг чинь нэг тухайн айлын ол зомгийг дуудаж өгөх тийм чадвартай галыг амьлуулж хийнэ гэдэг чинь эрхтэй л хүн байж чинь л да. Галын шид гэдэг юм уу, галын одоо амин хүчийг таньсан галын тухайн айлын гал голомтыг эзэдэн тэр хүнээр өөрийнхөө галыг тахиулахыг зөвшөөрсөн тохиолдолд хийгдэнэ. Тэрнээс биш зөвшөөрөөгүй буюу одоо энэ хүнээр би энэ хүнийг бие үзүүлэхгүй байна. Би энэ хүнээр одоо гал авдар саваа удалж үзүүлэхгүй. Би энэ хүнийг тулгандаа аваад энэ нандин шүтээндээ тахилдаа хүрэхгүй гэдэг өгд нь хорих юм бол тэр чинь 1000 хийх гээд бол болохгүй л дээ. Тэгэхээр цаанаасаа бас тийм ирэх гэдэг зүйл байна. Өөрийнх нь гал тагж байгаа айлын галын эзэд буюу галын бурхтуудын зүгээс тухайн хүнийг одоо тоох гэдэг юм уу зөвшөөрөх тийм тохиолдол байна. Мөн цаанаасаа угаасаа галын тахилгууд олон хэсээр байгаад галын бурхтуудаас галын эзэдүүдээс нэг магтаал гэдэг юм хүндлэл хүлээж өгсөн хүмүүс бол тэртээ түрүү галын дахиад явчихдаг. Гэтэ хамгийн гол нь хүн болгон хийдэггүй л гэж хэлээ. Яагаад гэвэл хүн болгон нарны галтай амьтай холбогдсон эсгийг мэдчих чадахгүй байна. Хүн болгон гал дээр бууж байгаа галын бурхад галын эзэдийг толдож тандаж одоо мэдчих чадахгүй байна. Хүн болгон тухайн айлын одоо жишээлбэл сэвцэн галын сэвийг гаргах тийм чадaltaй биш байна. Юунаас бол сэвцнийг хэлэх бас чадвартай биш байна. Одоо жишээлбэл үүдгийн за өхөр зовлонгийн улмаас айлын гал сэвцсэн байх юм бол тэр өхөр зовлонгийн тэр сэвийг арилгахгүй бол тухайн айл дараагийн өхөр зовлон тохиолдох болзошгүй. Тэгэхээр тэрийг хаах чадaltaй байна гэдэг чинь энэ дуртаас хүн хийдэг ажил гэж л дээ. Тэгэхээр тамийн өвгдөөс гэдэг юм одоо галын өвгдөөс эрх авсан хүмүүс жишээлбэл тэр өхөрийн гэдэг юм уу тэр зүйлийг хаадаг л да. Тэгэхээр янз шүү. Тэгээ дээрэс нь гал хармуу юм эзэгнэн гэдэг аахгүй айлын гал голомтонд хармуу юм эзэгнэн гэдэг тохиолдол чинь гэр өргөөгөрт нь муу юм ороод ирчин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр тохиолдолд тэр муу юмыг галын хүчээр дарах юм уу хөөх тэм чадaltaй бас байж сая тэр айлын галыг хармуу юмнаас нь салгана шүү дээ. Буцаад галын тахилга хийж байгаа нөө хармуу юм салгаж чадахгүй бүр одоо догшруулад хилгнүүлчих юм бол нөгөөдүүл нь бүр тэрнээсээ исэн юм болоод
яасан надаар их оролддог ингээд нөгөө зодон цохон хэрүүл тэмцэл маргаан үргэлжилсэн аюултай тэмцэл болзошгүй учраас хэр баргийн хүн тийм галын цэцэл гэдэг юм хийс галаар наадч болохгүй тийм байгаа шүү. Би нэг ганцаараа амьдардаг байхдаа галын тахлаг гэртээ хийдэг байсан. Тэгээд жижиг юм түрээсэн байранд галаа дахиад бөө утаа байвал тэгээд сошиал орчинд бас нэг галын тахлагын мэдээлэл бас их ховор байдаг л та. Яг галтай өдөр галын тахлаг хийн. Тэгээд яг нэг орон сууцнд галын тахлаг хийх чинь бас их яг үр дүнд яг сэтгэл зүрхэнд бол болоод байх шиг байгаа. Гэтэ ер нь орон сууцнд амьдардаг хүмүүс маань галын тахлаг хийгээвэл боломжтой юу? Яавал зүгээр гэдэг юм байна. Орон сууцдаг амьдардаг хүмүүс галын тахлагыг гэртээ их бүгд боломжтой гэж бодлоо шүү. Түрүүний ярьсанчлан галын тахлагыг чадвар мадраг ярьсан шүү. Тэгэхээр галын тахлыг орон сууцнд амьдардаг хүмүүс тодорхой хэмжээ домнож хийж болно л да. Тэгэхээр тэр домнож хийх чадал гэдэг чинь бас хүн болгонд адилхан байхгүй. Зүгээр нэг гарцгааны ингээ гал асж байгаа галан дээр галын бурхтыг ирээд эргүүлээ суулгах гэдэг юм холбох гэдэг чинь жоохон бас юу л да. Энийг одоо ярихад юу ч ирдэг юм. Жижигхэн одоо жүзэнсний толгойн асаасан галыг том галтуулын тогоноос буцалж байгаа гал шиг тэгж домж чадах чадaltaй хүн өөр шүү. Мөн зүгээр гэртээ ингээ утаамаа уулчаа тэрийг гадаа асаасан түүдэг гал ингээ те бадарч асч мандж байгаа түүдэг гал шиг болгож домно гэдэг чинь бас жоохон. Тэгэхээр болж игэл нэг тэгж хэрэггүй л гэж хэлэх гэсэн тэр нэг тийм хийсэн шиг хийгээд яа харахгүй гал удам усааны өвөг дээдс гал мансан өвөг дээдс чинь тийм үү галын тэнгэрүүд чинь нүмжигтэй юм дээр л бууж ирдэг юм да. Нүмжигтэй юм дээр чадалтайхан бууж ирээд ариунхан одоо ариун хэмжээний хишиг буйнтай гэдэг юм ол зомгтой одоо ариун 10 цагаан буйны чинь дуудаад ирсэн чинь нэг ариун олигтойхон шиг юм дуудаж ирэхийг бодно шүү дээ. Хоёрын хооронд эмдэр буулгачаад хоёрын хооронд хүчийг авахгүй хоёрын хооронд сэтгэл гаргах юм бол цаадуулч юмс адилхан буцаад хоёрын хооронд сэтгэл гаргана шүү дээ. Өдрийн тухайд бол зөвхөн галтай гал өдрөл бодгийн юм уу эсвэл тухайн үйлчлэлийг удирдах байгаа эрх авсан хүнээс хамаарх уу? Яг эрх авсан хүмүүсээс хамаарч болно шүү. Тухайн хүмүүс нэг ямар өдөр гал тахих тийм эрхээ галын буртаас юм нарны өвгдөөс авсан тэрнээсээ нэгдүгээр хамаарна. Үгүйгээр бас тийм хүмүүс байгаа шүү дээ. Цэргүүд өдөр болгол нар гарч шүү дээ. Нар үргэлжил байж шүү дээ. Тэгэхээр хэрэг бас цэргүүгээр хийх чадaltaй хүн байна. Тэгэхээр тухайн хүнээсээ хамаарна шүү дээ. Тухайн хүн хэр хэмжээний нэг галын өвгдөн цаанаа яг хэдэнд одоо шиний хэдний өдрүүд дээр дэлхийгээр одоо орж гарч идэм айлын гал голомтоор шогших чадвартай байдаг. Тэрнээс хамаараад өдөр заах тохиолдол байдаг. Гэхдээ бол яг нарны өвгөдтэй холбогдож галын цэцэл хийж байгаа тохиолдол бол тэр тийм шээ. Янз янз л хэлчихэ та тэгээд өдрийн цэргүү гал тахиж чадчихэв үгүй юу гэдгийг одоо галаа тахиулсан хүмүүс л өөрсдөө мэдэрнэ. Тухайн хүн бол очиод би өөртөө цэргүүгээр гал тахиж чадна. Би одоо галын чинь тахичлаа гэж ярьж болно. Гэхдээ гал тахисан эсхийг хүмүүс өөрөө түрүүн би хэллээ шүү дээ. Жишээлбэл цороогоороо холбогддог, өрцөөрөө холбогддог гэдэг. Тэгээд аюулхаагаараа холбогддог, зүрхээрээ холбогддог чинь галтай мартай. Зүрхэнд нэг хайр гэдэг нь ууралцагтаа зүрх лугшаал зүрхний цохол даргаа төргсээл би халууд үгээл аюулхаагаар нэг дулаан оргиол бүх аюулханаас бүх ингээд би рүү дулаан цацраал тэгэл нэг биер нэг тийм урсж байгаа эрчмийн урсгал нэг тийм хүчрхэг болцсон мэдрэмж төрөөл тэгэл нүдэнд нэг гал бадраал нүүр нэг гэрэл гэгээ татаал цаанаасаа нэг мишэл гэдэг юм баяр баясгалан хүн ингээд дотроос төрөөл нэг бүх юм ингээд нэг гоё болцсон тийм мэдрэмж байдаг. Өөрөөсөө чагнах юм бол тэрнээс биш гоё болцсон шүү заа юу гэхээр за гоё болчлаа гэвэл тэр бас биш байхгүй. Галын тахилын дараа нүдний цог илт ингээд өссөн байгаа гэдэг шүү дээ. Тэгээ хүний сэтгэл их хөнгөн болцоо яваад байдаг.
нэг хөөр баяртай яваад. Тэгээд юмд нөө ууралж уцаарлаад бухимдаад байх нь болцсон. Нэг тийм хоорондоо нэг тийм гэр орны халуун дулаан урамсгалтай болцсон. Тийм мэдрэмжүүд орж байна. Тэгээд захаасаа эхлээд ажил төл бүтэмжтэй болоод. Энэ да. Одоо энэ монголчуудын маань сул одоо юм дорой байгаа нь галаа бас манахгүй галын их сэв ихтэй байгаа гэдэгт та санал нэгддэг үү? Санал нэгдэлгүй яах юм бэ? Одоо ингээд дээр үд чинь гэр орондоо хилам хэрүүл маргаан хийдэггүй нэг нэгийгээ дандаа таа гэж хүндэлдэг. Тэгэл маш их тийм одоо зан заншилтай байлаа штэ. Тэгж болдоггүй. Хорио цэр гэдэг зүйл маш их мөрдөгдөг байлаа штэ. Тэгэхэд ч одоо ингээл гэр орондоо маргаан хийдэг, сөргөлддөг, зөрддөг хүмүүс зөндөө байна. Гэр орондоо хашгирддаг, нэгнийгээ загнадаг, буруу утгадаг. Тэгэл болохгүй жоохон гаднаас бас тэгээ харанхуйш нь орж ирж байна. Орж ирэхдээ нэг биеийнхаа сэвийг үргээхгүй орж ирж байна. Гэртээ эмэгтэй хүн сэвээ одоо өсний сэвээ шатаахгүй ил задгаа хаяхаас эхлэв. Гүн чинь маш олон зүйл байна. Нөгөө тогоош нь гайл нийлүүл тавихаас эхлэв. Энэ бүгд чинь яхахгүй энэ цагт хүмүүс гал голомт нь сэв ихтэй болчоос тэр сэв ихтэйг байгаагийн шинж нь өвчин ихтэй болчиход өвчин ихтэй байгаагийн шинж галын сэвний өвчнүүд юу байхаа гэхээр нойр бирчхай цөс ходоод гэдэс элэг дандаа галын сэвүүдийн өвчин шүү. Галан махбодд эргэтнүүд. Галан махбодд эргэтэн гэхээс илүү наран сүлжээ үүдээ дамжиж орчиж байгаа. Тийм. Түүний хэлсэн шүү дээ галган биш нартай холбогддог. Тэгэл нөө эд баялагч нь бас наран сүлжээ хөвцтэй холбогддог болоод галаа дээдлэхгүйгээс болоод галаа дээдлэхгүй бол эд баялагч түрүүнд би гарц марц яриад шүү дээ. Галчин сэвтгэр танаас гарц гараад идэг. Цаанаасаа бүгд тэгээд наран сүлжээ хөвцтэй холбоотой учраас нөгөө хэрвээ галмтын галчин сэвцэн байх юм бол та нарт одоо ингээд өрцчин цороочин татаад ингээд дүүрээд ингээд мушкраад гэж ирсэн шүү дээ гэдсэн мушкраад. Тэр тийм холбоотой. Тэгээ 10 цагаан буйны галын тахлаг бас явдаг шүү дээ. Тийм. Галын цагаан 10 цагаан хишиг буйн дуудаж. Ер нь галын тахлагын цаана хишиг буйн дуудаж хөл орно. Галын тахлаг гэж тэр л ерөөсөө өвдөөцсээ хийж байгаа буян өвдөөц гэж хэлнэ үү? Голомтын галын эддээсээ гинэ үү? Одоо өөрийнхөө харсан даасан тэнгэрээс гинэ үү? Ямар тайч гал гэдэг зүйлтэй холбоотой, нар гэдэг зүйлтэй холбоотой. Монголчууд маань эртнээс нар сар гал гурыг шүтэж сүлдэндээ оруулсан байдаг шүү дээ. Галаа дээдлэхийн тулд бид нар юу юу хийх ёстой вэ? Та бас нэг зааварчилгаа өгөх юм бол одоо яг ингээ хийчих юм бол гал эхний ээлж нь ингээд галаа дээдлээд явхад үлцэтэй гэж гэх юм уу? Өвдөөцөөс нь дамжиж ирсэн хэрвээ толгой байдаг бол 100 байдаг бол маш сайхан цэвэрлж ариусгаж агаад арцсан гуйлж байгаа тийм маш сайхан цэвэрлж ариусгаж агаад галт хөл ойрхон галт хөлж байна. Тэр чинь өөрөө нөгөө эцэг өвдөөс дамжиж ирсэн гал бол бүгдээрээ л өсөөгөө дээд үедээ заавал нартай холбоотой байгаа монголчууд. Тэр чинь бүгдээрээ мэддэг байсан юм чинь. Тэгэхээр гал түлээл сайхан ил наранд гал түлээл байхад аяндаа холбогдож наран заавал шатгүй гэртээжсэн гал түлээл байхад холбогдоод буцаас сэргэж штэ. Тэгэхээр тэгж нэг цахимаар гэртээ хэрэг тийм зүйл байдаг бол гал түл. Үгүй гэх юм бол зориуд тэр гараад тулгын 3 чулуу тавьж агаад гал түл. Тэгээд үнсийг ав. Тэгээд ээж авахаа буцаад харин байлгаа шүү дээ. Жишээлбэл одоо шинэ нэлийн том үйлүүд дээр том ч гэлтгүй үйлүүд дээр үнсийг нь авдаг тий. Үнс удмынч дээр голомтын заслын одоо галын тахилга дээр үнс авдаг. Үнсний цаана ер нь ямар хүч ямар зүйл одоо байдаг юм болоо.
Үнсчээ галтгаа адилхан хүчтэй шүү дээ. Нөгөө галын чинь хувирсан дүр нь хувирсан болохоос эрчим энерги нь хадгалагдаад үлдсэн гэдэг юм зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ тухайн үнс одоо саяын хэлдгээр галын тахилганы үнс байгаа бол нөгөө яг галын тахилгаар юуг дуудсан? Ажлаа бүтээлэх гэж дуудсан юм уу? Ол зомгоо бүтээлэх гэж дуудсан юм уу? Эсвэл одоо шинэ өвөр хүүхэд найраар дуудсан юм уу? Одоо нэг тиймэрхүү эсвэл шагнал урамшуул авлаа гэд галаа таксан юм уу? Тэрнийх нь яг ямар зорилгоор таксан тэр бүгд шингээстэй байгаа учраас тэрийг тогтооморж байгаа хэрэг болох байхгүй. Голомтын галын тахилганы үнсийг гэртээ одоо тахил дээрээ тавихад бас хамгаалт болно явчихдаг тий. Харин ямар зорилгоор дуудсанасаа л болно. Тахилгын гал бол тахилгын галаараа хэрвээ хамгаалтын гал тагсан бол галын тахилга гэсэн бол хамгаалтын гал. Яг бол тэр гал дээр ирсэн хүмүүс нь ирсэн бухтуудын өмнө эцдийг нь хүчнөөр байхгүй. Галын энийг хамгаалтын гал болгоё гэдэг ингээ хамгаалтын гал бадраасан бол тэнд чинь нэг хамгаалагч чадвартай өвчин дулангаас хамгаалах уу, хил амаас хамгаалах уу, булгай дээрмээс хамгаалах уу, амь наснаа одоо осол аваараас хамгаалах уу гэдгээс хамаарат тэрний чадaltaй нүн эрэлбүүд гэдэг юм уу те. Баатар аауд нь гэдэг юм галын баатарууд гэдэг юм. Тэд нар ирсэн гэсэн үг шүү дээ. Гэтэл зүгээр тахилгын гал гэж 10 цагаан буян дуудсан ажил төрөл бүтээх гал байх юм бол яг тэр цагаан хишиг буйныхаа л гал. Эсвэл сэв бутгаа даруулах гал тагсан байлаа гэж бодсон шүү дээ. Одоо сая энэ төр гэр оронд хар мөн эзэгнээд хэрүүл маргаан салахгүй, тодон зохион салахгүй гэд ингэсэн бол нөгөө хатуу үлийн гал гэдэг утгаараа тэн дээр ямар тэр нөгөө гэр оронд шүглсэн муу юмыг зайлуулах чадaltaй чойжонгууд ч гэдэг юм уу те эсвэл бидний яриагаар л илэрхийлж ирсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр тийм л гал. Тэгэхээр тэр чинь харин өстө гэр орон муу юм оруулахаас ирэхээс хамгаалдаг хамгаалтын гал бол жишээлбэл. Тэр ямар гал зорилгоор гал тагсан гэдгээс хамаарат үнс нь яг тэрийг шингээсэн байна. Тэр яг тэр л үлдэнд хариулна. Тэгээс энэ галал тагсын галын лимчин гэдэг ингээд баахан үнс нийлүүлчих юм бол хоорондоо тэр чинь даста ургуулд ороод тийм харшилтанд гэх юм ямар ч байсан тэр нь жоохон алдагдсан шүү. Юм чинь өөр эрчим шингэсэн нэг нь эерэг эрчим нөгөөт нь сөрөг эрчим хоорондоо эерэг сөрөгийг нийлүүлээ сарвчиж шүү. Үүдэлхэд. Тэгэхээр нөгөө буян дуудулсан гэдэг юм ол замаг дуудулсан галынхан тэр ол замаг дуудсан хүч сарамжаад байхгүй болчихно гэсэн үг. Тэр тусна л хадгална. Тусна хэрэглэнэ. Нэг бас нэг их гоё гэдэг чинь толгондох гал байвал сэтгэлдэх гал бадарна гэд тий. Харин яагаад дүнс хэлээд штэ. Тулганы гал юутай холбоотой нартай холбоотой. Хүн нар хараад ер нь ууралдаг хүн байдаг юм яаж гэдэг сайхан нарны сулан гал гэж нар гарахлаар жинд жоохон жиндүү байж лар арга дулаасаа ихэр хүн болгоны сэтгэл тавираална гэдэг тий. Сэтгэл онгоогоол бие бүлээсээ л гоё болдог. Тэр шиг нөгөө нэг аймхай, аюулхай, цорой, зүрх энэ төр чинь бүгдээрээ гэрэл гэгээд тэгээд дулаараа тавираад эхлэхээр нар гэгээд эхлэхээр түрүүний хэлдэг тулганд галтай сэтгэл галтай. Тэгэхээр тулга ариун бай сэтгэл ариун бай. Жишээлбэл тэгээд тулганы гал их бадарчлах юм сэтгэлийн гал их бадарж гэн хийж бүтээх одоо урам зориг ихтэй байна. Тэгээд энэ нэг байхгүй. Утган цаана тэрсэн зүгээр зүүрлэл үг биш шүү. Цаана яг ижил утгатай. Тэр галд их хүчээр байгаа галд хүчээр байгаа. Тэгээд би одоо Австрали явахдаа нэг хүмүүс галын тахилга хийх хүсэлтэй хүмүүс үл хийж өгье гэж бодож байгаа гэдэг үгч. Гэтэ нэг манай гэдэг юм уу миний гол зорилго дандаа хүнд мэдрүүлэхийг л боддог. Одоо за тухайн айлын галын тахилга засаад байж идэл одоо галын тахилгаанд хишиг буян дуудаж идэл за хоёр эхнэр нөхөр байлаа гэж бодоход тэр гал дээр нэг бол нөхрийн тал юм уу нэг бол ээжийн талаас нь заавал нэг тийм удам мөксаны хишгийг дааж авдаг одоо эрх мэдэлтэй энэ үрдээ би байшин өгөн энэ үрдээ би үгүй эрдэг ном хогтон тусалцсан эндээ би чихийг нөгөн эндээ би хүлэг унаагийн нөгөн гэсэн тийм мэдэлтэй тийм буйны эзд авдарны эздүүд байдаг байхгүй. Тэгэхээр тэрийг хинж нэр ирэн ш тэрийг би таньж чадна. За танаа нөхрийн талын чинь 3 дугаар үеийн нэг сайхан аав ирчлээ. Тэгээд энэ хүний хувьд бол өөрөө чинь хүсэж байгаа олон зүйлүүдээс тэрийг нь илүү өгч чадах боломжтой гинэ.
тэргээд яг хэлээд мэдэрдээ аав чинь чамтай ингэж холбогдож гин энэгээр чинь холбогдож гин чи мэдрээд өгдөө гэд сүвийн нэгээд мэдрүүлээд нэрээ тийм байх үгүй нэрээ нэг халуун дотны ирчин минертэй танил өнгөртэй гэдэг юм уу их тийм сэтгэл дойрхон ирчээд надад бас ингээд талархаад намайг ингээд баярлуулад намайг үнэрлээд байсан шүү гэдгийг мэдрүүл. Тэгжээс галын цэцлэг ер нь бүсэлэг тэгж хийх ёстой л доо. Тэгж хийн л дээ. Тэгээд тухайн айлаас нэг ороод одоо гэрт нь ороод мэдрүүлэлтэй за энэ айл галын тахилга хийх үү, галын заслыг хийх үү, галын сэвтэй байна уу, галын сэвгүй байна уу, амьтай байна уу, амьгүй байна уу. Эсвэл тодорхой хэмжээний галын одоо далга авч ирсэн зүйлүүд нь бас үлдэгдэл байна уу, тэрийг яавал бадраах вэ? Эдний айлд тахилга хийвэл ямар төвшөнд хийх вэ? Ойрын өвдөн төвшөнд хийх үү, нэлээд том цар хүрээнд хийх үү? Тэгээд тэр чинь ингээд тухайн тэр үдчих яах оншилж явах үедээ л мэдрэгдчихсэн л дээ. Тэгээс бүгдэнд нь ороод яг ижлэх юм хийгээд байхгүй. За тийм зэхээр танад яг л энийг хийн. Нөгөө нэг айл дөржин төчлөө яг танад ийм хийн. Дахиад нэг дурмын төчлөө ийм хийн гэдэг биш шүү дээ. Яагаад гэвэл тэр айл ямар зорилгоор гал дуудах гэдэг. Бүх юм нь элбэг дэлбэг хэрнээ тэр айлд үр хүүхэд байхгүй байна. Бүх юм нь хангалуун хэрнээ тэр айлд юу гэдэг. Амжилт бүтээл багтай байна. Бүх дахиад болоод бүх юм сэтгэл хангалуун болоод байгаа юм шиг нэ тэр хүмүүс өөр нэг зүйл хүсээд байна. За эрдмийн ажил хийх гэдэг юм ч гэдэг юм. Тэрэнд зориулсан галын тахилга. Тэрэнд зориулж ирж байгаа галын хөвгт нь өөр хүмүүс ирнэ шүү дээ. Нэг эрдэм ном дээр эрдэм номыг дэмжиж өгч чадaltaй хүн. Унлаг хүлэг гэдэг одоо яриа л да тийм машин тэргээс солих гэж нэг. Тэр чиглийн эд баялагыг хариуцсан хүн. Үр хүүхдийн одоо тэр чинь бас хишиг буюу 10 цагаан буйнд ордог шүү дээ. Дахиад нэг бүл нэмчээ үр хүүхдээ болчоо гэж байгаа. Тэр чинь үр хүүхд өөр тэнгэрээс шал өөр хүн юм. Тэгэхээр эн чинь тахилга чинь өөр зорилгоор өөр хүмүүс ирж дэлгэрүүлж өгдөг гэдэг утгаар заавал нэг хүн ирээд байдгүй. Тийм учраас үр тэнгэрийн даллагтай галын цас тахилга хийж байгаа бол тэр үр тэнгэр зориулсан хүүхд зориулсаад юу идэ бодоо бурамж ихэр юу байх ч юм уу тий. Эрдэм номыг хөөж байгаа хүнд бол илүү одоо судраг бүтээлч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл эсвэл биер янтай ч юм уу байж магадгүй. Өөр л гэдгийг хэлээ. Хурдан морь гэдэг одоо хурдан гэдэг унлаг хүлгээс солих гэж байгаа тэр айлыг эцэд нь илүү ямар нэг хазаар боломж гэдэг юм тийм өөр юм хүсэх болцшгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг нь бас шүтэн дээр нь тавих эсвэл бэлдэх тийм тохиолдол байна. Зарим одоо үр тэнгэрээс ирж байгаамаас маш их гоё гарцгаан үнэртэн ингээд дуртай байлаа гэж бодъё. Гэтэл өөр нэг буурал гэхэд би яг тийм гарцгаан гэхээсээ илүү би хомоолон дуртай гэвэл яах юм. Гэтэл өөр нэг тахилгаан үнэрснээ үгүй би одоо холцсон гэдэг юм уу. Тийм хусны одоо холцсон дуртай ч гэдэг юм. Ингэж хэлвэл яах юм. Эсвэл би модны үрцсээр галзахгүй юм байна. Ингэж шал өөр байхгүй. Уг нь бол өөр. Яг хөө хэлбэрчлээд домнууд бүгдийг ингээд ерөнхий бас хийж болно голон цаад болж байна. Аль болохоор байгаагаараа бас хийж болно. Ийм галз ихлэ би энэ дээр чи суухгүй ирэхгүй гэх нь баг. Гэхдээ зөвхөн илүү холбоос үүсгэж илүү хүндэтгэлэн илэрхийлж илүү үйл хэрэгтэн тохируулсан бай. Ирж байгаа орчин өөр байхгүй. Гүр тэнгэрээс ирж байгаа хичг 10 цагаан буйны буй эзэн ирлээ гэж бодъё те. Тэгэхээр үр тэнгэрээс ирлээ хэд чинь бас нэг өөр орон зайнаас ирж байгаа. Гэтэл харамуй юмад оруулах галын заслын одоо өвд эзэглэр чинь илүү дороос гарч ирэх жишээ нь. Үр тэнгэр нь илүү дээрээс гарч ирэх. Оддоос ирэх жишээ нь магадгүй сарнаас ч гэдэг. Эсвэл одоо магадгүй нуураас. Одоо аюуны нуураас, хунгийн нуураас, хунтай нуураас юм ирнэ шүү дээ. Тэгэхээр өөр байхгүй. Тэгшин нэг галын тахилгатай холбоогүй галын юм асуухад тэгэл та айгүй юм юу штэ юм. Тэгвэл унтахгүй л айгүй хэл явдаг штэ хичээл айгүй тийм ажилдаг гэх юм уу. Тэр нэг бас гал байх шиг байгаа тий. Гал. Сүнс амин сүнс хүчтэй. Амин сүнсний гал ихтэй болохоор нөө амин сүнснээс нөө эрчмийн нөөцлүүд галаа нөөцлж аваад байна.
Та тэр нотос хэлж болох вэ? Хөөе. Нууц. Одоо ингээл залуу хүмүүс залуучууд ингээл явж штэ. Олон одоо уйлн ингээл тантай. Тэр хүмүүс ингээл чирэгдээл байгаад байгаа байхгүй юу? Харин би одоо тэрийг сая яг мэдэхгүй зүгээр л би өөрийгөө багасаа нэг тийм тархлаа сайтай өвддөггүй байснаар мэдчихэв. Тэгээд сүүлийн үед яг ингээ юм хийгээд ойлгоод тэгэхээр гэхдээ би өөрийгөө магтах гэж байгаа биш шүү. Нэг тийм сэтгэл цэвэр байх хэмжээгээр хүмүүс нэг тийм эрчмээ нөгөө өөр юм зарахгүй биш үү? Хин нэг рүү муухай харахын тулд хин нэгний хэлсэн юмыг бодож уурлахын тулд тийм үү? Зэвүүцхийн тулд ч гэдэм эсвэл одоо юу гэдэг за би нэг хийж чадахгүй нэг залхуурж бие нөөх тий чадах байх чинь чадахгүй гэж өөрийнхөө урамыг ухуулж шүү дээ. Урам гэдэг чинь цаана бас гал байгаа шүү дээ. Тэгээд сэтгэлчээ өөрөө бас адилхан галтай шүү дээ. Тэгэхээр сэтгэлийн галаа ингээл хямраа гаасан гэл тий шаналал ингээд дими юм шатаагаад байхгүй байгаа болохоор ч юм уу нөгөө нөөцтэй байна л гэж би тэгж л ойлгодог тий. Тэг хараад хүмүүсийг харж агаад уулч царлаад байхгүй хүмүүс харцангуй гал ихтэй нүг ядарч мадардгүй дотроо их хар муу юм боддог талтай хүмүүс эсвэл нэг тийм за би жоо муу юм боддог л гэж хэлчихмээр эрчмийн илүү зарцуулт гаргадгүй л тий эсвэл ингээд бусдын ингээд нэг гой сайхныг харж бас хүн ингээд баяр авдаг штэ юмханаас ингээд өөх ямар гоё ингээд юмны гой сайхныг хараад хүний үедээ хийж бүтээж байгаа зүйлийг хараад ингээд баярлахад тэндээс хүн бас гал авж байгаа штэ тэндээс хүний тэр цаг толгойтой эрчмийг өөртөө шингээж авдаг тэгээд тахлаар нөөц нь бэлгүүлж ирээд байгаа байхгүй тий. Тэгээ хий бүтээ гэсэн урам зориг байна. Урам зориг чинь гал гэсэн юм чинь урам зоригийн галаараа бас өөрийгөө жигмөрлүүлчихэж байна. Тэгэхгүй тэгээ ямар ч байсан харьцангуй хүмүүсийг бол хөлдөөж хэрдгээ бас гадарлаад байгаа. Тэгээд надаас ингээ 20 30 насаар дүү хүмүүс ягаачгүй арга болонгот ингээд найраад тэгснээл инглээр би бас хүмүүс болохоор өөрөө эрчмээ бас зүв зарж чадахгүй байна л да. Эрчмийн урсгалаа гүйлгэж чадахгүй байна. Нэг талаасаа юм ингээ гаргаа одоо ингээ юм хумшиж байгаад бодож байгаад би эрчим задлж байгаа тийм үү. Гэхдээ буцаагаад тэр эрчмийг бас авч байгаа шүү дээ. Ор гарах урсгал. Ор гарахтай урсгал багтай байна л гэсэн. Урсгалаа зөв авч чадахгүй байна. Ядаж зөв амьсгалахгүй байна ч гэдэг юм уу. Зөв хөдлөхгүй байна ч гэдэг юм уу. Зөв одоо инээж ядаж тэ инээж ханиад ингэж явахгүй байна. Ийшээний харж уул ямар гоё, ийшээний харж шууган ямар гоё. Нараастай гоё солонгож гэдэг ингэж баясахгүй байна гэх тусам чинь нэг урсгал байхгүй болчихж байгаа шүү дээ. Уг нь бол зөв хариулт авлаа. Тэгж зүгээр бодож. Одоо шан гадаадд байгаа буюу Австральд та галын тахилга бас хүмүүс одоо Австральд байгаа иргэдэд бас их орноосоо холдчихсон өв уламжлалын талаар бас мэдээлэл яг хэдий байдаг ч гэсэн бас яг биетээр өөрөө ингэж очиж тусгайлан галын тахилга хийж өгөхөр болсон тий. Тэгэхээр энэ талаар та мэдээллийг бас хэрэгтэй хүмүүс нь сонсоод авчулах хэрэгтэй юм болов? Тийм. Ер нь галын тахилга гэдгийг монгол хүн бүр хийдэг уламжлалтай шүү дээ, заншилтай. Тэгэхээр орчин үжицэн гэдгээр ч юм уу эсвэл би хүний нутагт амьдарч байгаа юм чинь галын одоо тахилга хийлгэж яахын хэрэггүй өндөр гэж бодож болохгүй. Яагаад гэвэл галын тахилга гэдэг зүйлийг чинь сан тухайн айлын 10 цагаан буян явж байгаа. Ол зомг нь явж байгаа, ажил төрлийн бүтэмж нь явж байгаа, эв нэгдэл нь явж байгаа, амжилт бүтээл нь явж байгаа. Хүсэл мөрөөдлийнх нь одоо үр дүн тэр бүгд ингээд дагалдаж явж байгаа учраас галыг бол тэр зүйлээгээ л тогтоон барья гэж угаасаа гадагшаа явж байгаа хүмүүс яах гэж явж байгаа. Нэг бол амьдрал ахуйгаа дээшээ болгоё, эрдэм ном сурыг, хүний газар очиж хэл сурыг гэдэг юм уу те эсвэл үр хөвгтэй боловсралтай болгоё, эсвэл ол зомгтой арай илүү өндөр цалинтай карьер сайтай ажил хийгээд ингэ явж байгаа шүү дээ. Бүгдээрээ яг үндэ бол 10 цагаан буйны араас явж байгаа. Тэгвэл 10 цагаан буйны араас явж байхдаа 10 цагаан буйны чинь далж чаддаг, дуудаж чаддаг, эрснийг нь тогтоож чаддаг галын тахилга гэдэг юм хийлгэх нь маш чухал байхгүй юу? Тэгээд гадаад явсан хүмүүс болохоор за хүний газар галын тахилга хийж болохгүй байх гэж бодоод идэв. Үгүй тийм биш шүү дээ. Галын тахилга хийвэл
гадаад бол ингээл тахилга гэдэг газруу зөндөөлөд юм лээ. Тэгээд нэг том хэмжээний заавал тахилга биш. Тодорхой хэмжээний нэг 3 чулуу тавиад гал бадраач тэ тулгын 3 чулуу тавиад эсвэл жижиг тулах бидээ авч яваад тэрэндээ хэдэн мод хийгээ тэ арцган хийгээд уугуулчих дайны бол боломж ямар ч Монгол хүнд байгаа. Гол нь хүн болгон галын тахилгын цаана юу хийдэг юм бэ? Ямар хүчтэй юм бэ гээл мэдчихүүлж байна. Тэгэхээр галын тахилга бол ол замаг одоо хүсэл мөрөөдөл амжилтад энэ төр бүх аран цагаан буян гэдэг имийг л дуудаж байгаа. Хантай бол одоо хүний газар очичлаа. Жишээлбэл хантай болох хүслээ. Хантай болох хүсэл чинь аран цагаан буяны нэгэн шүү дээ. Аран цагаан одоо хүслийн нэгэн шүү дээ. Сайхан үр хөвгтэй бол өнөр өтгөн бол хүсэл мөн үү? Ах トゥ угаар элэг бүтээ олуулаа одоо хүний газар сайхан эвтэй найрамдалтай ажиллаад бүгдээрээ одоо олзон багтай жигт сайхан амьдрий. Энэ аран цагаан буяны нэг мөн. Хоорондоо эвтэй одоо ажил төрөл айтайхан өндөр цалинтай ажил төрөлд орё ч гэдэг юм уу те. Эсвэл магистр болъё, доктор болъё. Тэр чинь бүгдээ аран цагаан буян шүү дээ. Аран цагаан хүсэл шүү дээ. 9 цагаан хүсэл аран цагаан буян. Тэгэхээр тийм хүмүүсийн хувьд бүр зайлшгүй л хэрэгтэй гэж хэлье. Тэгээд гадаад байгаа хүмүүс бүр нэг яг голдуу нон түрээсийн байраар явж байгаа өөрийн гэсэн байр хүмүүстэй олон байдаг юм шиг байлээ те. Тэгэхээр тэр тусмаа л түрээсийн байраар явдаг байх тусмаа галын тахилга хийх хэрэгтэй. Галын тахилга хийхин цаана нэг талаасаа нэг тухайн тэр түрээсийн байрны эрчим энерги юу байдаг юм те. Тэр орон зайд тэр өргөөгөр татгалагдсан муу мухай энергийг зайлуулахаас гадна нөгөө л шинэ өргөөгөртөө дахиад буян шигээ дагуулж ирэх ч гэдэг юм уу. Эсвэл тэр буян шигээ тогтоон барих гэдэг зорилгоор бас галын тахилга хийх ёстой л доо. Тэгээд юу яадаг бас энийг дахиад ойлгоцоо. Дахиад галын тахилга гэдгийн цаана үн цэн нь юу вэ гэхээр яагаад 10 цагаан буян галын тахилга хийхлээр нэг өдөр буян шигийн тогтоод байдгийг ингээд гайхаад иж магадгүй жоохон тийм юм ойлгох хүмүүс. Тэгвэл галын шигийн цаана нарны холбоос үүдэг. Нарны аим, нарны хүч, нарны гэрэл, нарны дулаан, элч бүгдээрийн холбоотой байдаг. Монголчууд тэгжил нөгөө нэг галын тахилга. Гал тахилга гал тулгатай байх, тулгандаа галтай байх, тулгандах галаа ариун байлгах, тулгандах галаад ойрхон тагчаах гэдэг ойлголтын цаана дандаа их дэлхийн цөм болоод нарны цөмийн хооронд холбоос үүсгэж дэлхийн 10 цагаан буйныг нарны 10 цагаан буйнтай өргөөгөр гал боломжтой дуудах тогтоон байх тэр зорилготой. Тэгээд дэлхийгээс ирж байгаа. Тэгэхээр дөрөв бид нар дэлхийгээс маш олон зүйлийг авч ин тийм үү хоол хүнс хувц хунар гэдэг ингээд дэлхийгээс маш их зүйлийг авч байгаа шүү дээ. Тэр утгаараа 5 хушуу малын буйнаас эхлэлтэй. Тэгэхээр нутаг хушууны нэг ээлтэй байдал. Тэгээд энэ бүгдээс чинь дэлхийгээс ирж байгаа 10 цагаан буйн гэдэг зүйл нь тогтоод дээрээс нь нарнаас ирж байгаа буюу өөрөөр хэлбэл 10 цагаан аз жаргал одоо баяр хөөр аз жаргал сэтгэл одоо тэнүүн байдал нэр өтгөр алдар гавья энэ бүгд чинь ингээд нийлээ тухайн айлд таслахгүй байх зорилгоор галын тахилгаа хийдэг. Жаахан ол зам муудаад ирэхлээр дахиад галын тахилгаа хийдэг. Жаахан бие сэтгэл тавгүй болоод ажил төрөл бүтэмж ботоо болоод тэгэхээр дахиад галын тахилгаа хийж энэ чинь тийм хэцүү зүйл биш. Байгаа учраас галын тахилга хийх сайн гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Ялангуяа гадаад байгаа хүмүүс галын тахилга сайн үн цэнийг ойлгочих гол нь галын тахилга хийж өгье гэж санал тавиад байгаа биш. Галын тахилганы цаана ямар үйл явдал болдог вэ гэдэг үн цэнийг таньчихаа гэдэг нь таниулах гээд байгаа нэг гол нь. Тэгээ хүний газар очичоод урт удаан хугацаагаар нэг тодорхой заа юу гэдэг 3 байртай болоод нэг сайхан цэцлэнгийн байртай болыг явцсан байж болно. Тэгвэл аль болохоор зэлдээ нэг удаа тахилгаа хийлгэжээл ажиллаа хийгээд явхад юунд болох вэ? Харин ч хурдан олзон богтой болж хурдан олсон юм чинь тогтож аль болохоор хурдан магадгүй хүссэн зүйлдээ хүрнэ штэ. Тэгэхгүй цаанаасаа гал нь сэвтчээд гал нь амгүй ямар нэгэн 10 цагаан буян дуудсан юу ч байхгүй тогтоон барих юу ч байхгүй хөдөлмөрлөө зүтгээд идэг нөгөө орс юм нь гараад идэг эсвэл ол замганд баг байдаг. Сансандаа хүрч чадахгүй байдаг. Эсвэл ямар нэгэн юм альтайхан амьдарч гэхлээр л нэг саад бартаа гарч ирээд нэг одоо юу гэдэг гинтийн өөр зориул одоо төлөвлөгдөөгүй зарцуулалтууд гарч ирээд ингээд нөгөө сансандаа хүрэхгүй байх. Тэгэхээр нөгөө
галаа үргэлж амтай байх нь чухал. Галаа сэвтчнээ яшиг гал тахлаар шин гал нь сэвтчдэг гэдэг ойлголт байд юм билээ төв гэх юм бол их буруу ойлголт гээд байгаа. Тэгээд түрүүний гал нөгөө нэг амьгүй гэх юм уу галын тахлах хийдэггүй айл дээр одоо түрээсийн байраар явсан бай өөрийн байраар явсан ч галын тахлах хийдэггүй айл дээр яадаг вэ гэхээр тэр гэр нэг зэврүүн хоорондын харьцаа нэг хөндөй тэр гэрт амьдарч байгаа хүмүүсний хоорондоо эв түнжин муутай гэдэг юм уу тийм халуун дулаан нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй тийм зөөлөн тийм орчин байхгүй болчихсон. Цаанаасаа л гой тавилга тавьсан ч гэсэн нэг зэврүүн тий гой хувцсан мөцсөн байгаа ч гэсэн нэг тийм цэвэр зэмдүр байгаас нь цаанаа л нэг хүүтэн цаанаа л нэг жиндүүдүү цаанаа л нэг удаан суумааргүй тухгүй тийм байгаад. Тэгэхээр яг тэр хэмжээгээрээ тэнд чинь нөгөө нэг зэврүүндөө орчинд тэр сайхан халуун дулаан цагаан эрчим энерги дагуулсан аз жаргал дагуулсан гişүд гэдэг зүйл ирэхгүй болчихж байгаа. Дээрээс нь голомтын гал амьтай байжгаад амьгүй болно гэдэг ойлголт байдаг л да. За яг Монголд байжгаад Монголоос явахтаа галаа таслаад аваа. Зөөн манайч одоо аав ээжийн галаас таслаад аваа гэсэн бидэнд галын тахлахыг шаардлага байхгүй гэж ирдэг хүмүүс байдаг. Гэхдээ тэр өвдөөцийн галаас тасалж авсан тэр өмс нь байна уу, юу нь байна уу, мод нь байна уу, одоо юу нэ аваа явсан тулгын байлаа гэж бодъё. Тэгээд бэлгэдлийн чанартай хайчин ч гэдэг юм ингээ аваа явуулаа гэхэд хэрвээ тухайн айл нэгдүгээр галын тахлах гэдэг зүйлээрээ дахин галыг нь амьлуулж авах сэргээж явах хэрэгтэй. Тэрийг хийхгүй болохоор тэр гал гэдэг зүйл нь бөхөөд эрчмэн сарнаа задраад амьгүй болчихно. Ийм тохиолдолд нөгөө их сонсон газар 9 шин хоосон нэгчээр нөгөө жоохон хураа цуглуулсан гэдэг юм уу болж бүтчихсэн зүйл нь болж бүтгээ болоод явчих жишээ нэг. За дээрэс нь гал сэвтнэ гэхлээр ямар тохиолдолд гал амьгүй болох эсвэл сэвдэхгүй гэхлээр гэр орондоо жоохон хэрүүл маргаа хийгээд байдаг ховж яриад байдаг тонирхолтой нэгэндээ жоохон их дуу гаргаад байдаг ч гэдэг юм үү те нэгэндээ үг сөргөөд байдаг нэгийг үл хүнлээд байдаг тиймэрхүү байдал чинь галыг сэвдүүлчдэг гэдэг утгаараа тийм орон зай гэрт байгаа хүмүүс хүсээгүй би нүдэд эхэлдэг өвдөгдөө гадаад өөрт цараа гэд нойр болчихгаа цөс гээд ингээд элэг барьсан тийм наран сүлжээ хүрдний хурд барьсан өвчнүүд тусаад байдаг аюултай. За дээрэс нь юу яадаг гэртээ нөө одоо уурлаад уцаарлаад хэрүүл зодон хийгээл чанга дураал хашгирч гуйчид нэгийг хараад зүгэл ингээд байгаа тохиолдолд бол нөгөө тухайн айл галын тахлах хийсэн гал нь амьтай нөө увшаа галын тахлах хийгээгүй байна адилхан. За галын тахлах хийсэн галын одоо тулга өмстэй бол тэрнтэй тэргүй хармуу юм нэгтгэн. Дээрээс нь тухайн одоо түрээсэлж байгаа нөө тухайн тэр амьдарч байгаа орон зай эд хогшил бүхэнд нь хармуу юм орших гэдэг нь эзэн тийм боломж бүрддэг учраас нөгөө нэгэнтэй тийм айлаас ерөөсөө нөгөө зодон зохион гэдэг юм хэрүүл маргаан гэдэг юм хилам гэдэг юм салхаа болчдөг. Тэр хэмжээгээр дахиад нөгөө нэг хотоод эзний өвчин салахгүй. Хотоодных одоо нэгэндээ уурлаад ингээд муудалцахтаа хорон мухаа өгөлдөг. Хонцогнод хорон сандаг. Тэгээ муухай ингээ хардаг нэгнийгээ үзэн явцаар. Өсөөгөө тэгэл хотоодны элэгний нойр булчирхайны хор тавдар гэдэг өвчин үүсэх нөхцөл нь бүрддэг л дээ. Тэгэхмэчлээ ингээд хамгийн гол нь ингээд бодчих. Галын тахлаг хийлгэх сайн ол замаг дуудагдан дээрээс нь хүмүүсийн идэрхтөний хувьд бол хоол боловсрохын идэрхтэн эрүү сарвал байна. Галын тахлаг хийлгэхгүй байх, галаа амьгүй байх, галаа сэвтэх. Тэгэхээр ол замаг нь хаагдана, уян гიშг нь хорогдно, эв ийн тасарна. Тэгээд дээрэс нь бие махбодынхоо хувьд бол хоол боловсрох хэрэгтэн барьсан ямар нэгэн өвчнөд бол ингээл бодчихдаг. Тэгэх юм бол нөгөө галын тахлах үнцгийг нь ойлгоч. Тэгээ галын тахлагны сан галын амин нарны халуун цөмийн ам байдаг, дэлхийн халуун цөмийн ам байдаг. Энэ хоёр амин хоорондоо ирээд танай галын тахлагны гал дээр уулзаад хоёр талаасаа нэг
дэлхийн болоо докторгын нарны галыг одоо их шиг бүнийг зэрэг тогтоон барьж өгдөг л ойлгож бол. Тэгэхээр нэг одоо Австралид очиж нөгөө бас хүний газар амьдарч байгаа хүмүүсийн хувьд мэдлэг түгээж явуулангаа ингэж галыг тагтгийг, ингэж үйлддэг, үр дүнгийн та нар ингэж мэдэрдэг. Та нартай ийм холбоостой байдаг энэ галын тахилган дээр танаа удмаас ийм гэж ирлээ шүү, ийм өвөө ирлээ шүү. Тэгэхээр энэ өвөөдөө дараа нь одоо гал тахихтаа энэ өвөөгөө дуудаад тийм үү энэ нэмээгээ урин залаа галаа ингээд тагччаа тагчж байгаарэ өөртөө гэд. Нэг нь тахиулаад өгөөд галын одоо дэлхийн цөмтэй болоод нарны цөмийн амьтаа холбоодгдсон гал та нар галаа дээдлэг гэр орондоо эвтэй найртай байх юм бол хармуу зүйл хажууд нь ярьж хөрөхгүй л байх юм бол Монгол заншлаар хориотой зүйл хийхгүй байх юм бол тийм үү. Тэр гал үргэлж ариун байна. Ариун байхын хэрээр нэг 10 цагаан буян чинь үргэлж дуудагдаад ирсэн гэдэг юм уу. Олсон зүйл чинь үргэлж оршин тогтнож гарахгүй байх тийм үсэлт. Галаас эвтэйчлэг гарцтай бол гарц гараа явцдаг болчдгийг шүү. Тийм. Тэгэхээр нөгөө нэг гал их чухал гэж хэлье да. За галын тахилганы талаар подкастыг хүргэж байна. Мөн дээрээс нь комент хэсэгт бас галын талаар бичлэг хийгдсэн байгаа. Facebook дээр тэр линкийг бас давхар оруулжээ. За талаар